Бидний үзүүлэхийн бичлэг бол 2019 онд Bad Pianer гэх YouTube хэрэглэгчийн сувагт байршиж, түүнээс хойш маш олон орны хүнд хүрч нэлээд шуугиан тарьсан бичлэг юм. Энэ бичлэг нийт 3 хэсгээс бүрдэх бөгөөд 2 дахь хэсэгт энэ бичлэгийг алдартай болгосон гол үйл явдлууд болно. Бичлэгийн өмнө энэ явдал болсон газрын талаар болон ерөнхий мэдээллийг хүргэе. Саяны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон Өвөр Сибирт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн саян ба баруун саян гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун саян нь Увс нуураас баруун хойд зүгт 200 км-т Оросын албаны улсын нутаг Бөгөд найрамдах Туваа улсад, зүүн саян нь Зонхлон Хөвсгөл аймагт оршино. Энэ бичлэгт болж буй үйл явдал 2011 онд баруун саяны нуруунд болсон юм. Туршлагатай анчин Серёга ээлж дандаа ганцаараа явсан бөгөөд ангийн тухай богино хэмжээний сонирхчийн бичлэг хийх хүсэлтэй тул камера авч явсан байна. Түүнийг энэ газарт очно гэхэд таньдаг туршлагатай анчин Володян энэ газар бол сайн газар биш шүү гэж түүнд хэлсэн ч Серёгагийн яриаг тоогоогүй юм. Тэрээр ан хийх газар хүртлээр өдөржин ойд явах зураа бичлэг хийж энэ бүс нутгийн онцлог Сибирийн анчид болон тэдний ан агнуурын онцлогийн талаар сонирхолтой яриа бичиж явсан байна. Тэрээр орой болохын үед зорьсон газраа ирсэн бөгөөд тэнд модон дээр анчдын нууфч байдаг юм. Сергеийн төлөвлөгөөгөөр модон дээрх нууфчндаа гарч тэндээс шүн ан агнах явдал байж. Гэвч тэрээр шүн дунд юу болсон талаар бодит бичлэгийг Монгол хадамлын хамт хүргэе. Дараах бичлэгийг үзэхдээ чихвч хэрэглэхийг зөвлөж байна.
Тихо. Пошли, пошли, пошли. Ох, блядь, чуть не упал. О, блядь. Тихо, 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 братан. Запыхался нахуй. Тихо. Вот там где-то, блядь. А ну-ка, пошли. Пошли, 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 блядь. Залазь аккуратно. Опа. Опять нахуй. О-о-о-о. Ты чё, блядь? Давай, давай, блядь. Быстрее, нахуй. Туда давай, блядь. На дерево, нахуй. Не боись, не боись, не боись. Тихо, осторожно. Блядь, не вниз не улети. Тихо. О, блядь. Там шла. Будем сражаться до конца. Че. Спальники нахуй. Спальники, блядь. Спальники, блядь. Смотри внимательно, главное. Смотри внимательно, главное. Там что? Не за нее. Есть где-то. Там где-то.
Ружье где? Пять с той стороны, блин.
Блядь, смотри, как сразу тихо стало. Блядь. Ну попал, иди, твою мать. Бидний үдсэн бичлэгт Анчин Серёга нуувчандаа зүрхмөлн суух зур шөнө нэг цагийн үед ойн гүнээс чимээ сонссон байна. Серёга энэ чимээг анхааралтай сонссон бөгөөд өнөөх чимээ айжмаар ойртож байгааг анзааран камераа асааж бидний үдсэн бичлэгийг хийсэн юм. Тодруулан хэлэхэд түүний байсан газар бол хот суурин хүм малаас хол Сибирийн тайга дунд бөгөөд тэнд хэсэг хүмүүс шүн дунд ингэж явах нь тунч магадлал багтай зүйл юм. Хэрв тэд үнэхээр Серёгаг айлгах бодолтой хүмүүс байсан бол өөрсдрөө нь буудаж буй Серёга руу амнасаа үл хайрлан үе үе дайрах байсан гэж юу. Хэдий бид бичлэгт эдгээр дуу гаргаж буй зүйлсийг олж харахгүй байгаач Анчин Серёгач тэр шөнө хүн байтугай нэг ч амьд амьтаа олж хараагүй гэсэн бөгөөд ердөл түүн рүү ойрцоор байсан эдгээр хашгиран төмөр тогших чимээ мод мөчөр хугарахыг сонсохоос өөр бодиттой зүйлтэй уулзраагүй гэсэн юм. Хожим Серёга энэ бичлэгээ эвлүүлэн баримтат кино мэт болгосон байна. Анчин Серёга одоо бол энэ талаар бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд энэ бичлэг хийгдсэнээс хойш 8-9 жилийн дараа олон дийл болсон зэрэг нь энэ бичлэгийг хуурамчаар хийсэн байх магадлалыг бууруулж байгаа юм. Та бүхэн энэ бичлэгийн тухай санаа сэтгэлдээ илэрхийлээрэй. Хэрвээ энэ бичлэг та бүхэнд таалагдвал өөр ойролцоо агуулгатай бичлэгүүд хүргэх болно. Мөн эсвэл та бүхэн доор холбоосоор орж бүтэн бичлэгтэй танилцаарай.